үеийг сайхан бэлгээр сольж ажиллагаа ардчилсан нам дамжигтай явагдаж дууслаа. Одоо зөвхөн чуулганы хуралдаанаар эцэглэн баталж засгаа байгуулах ажилд ороход үлдлээ. Өнгөц царал ардчилсан нам өмнөх засгаа унгааж илүү хариуцлагатай эдийн засгийн хямралыг туулах засаг бүрдүүлж буй мэт харагдаж байна. Гэтэл Алтан үеийн засгийн газартай хамт огцорсон сайдыг оруулж ирэн ерөнхий сайдаар томилох гэж байгаа нь хэний тохиролцоо вэ гэдгийг ил харагдаж байна. Үүнийг ч өнөөдөр ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ Тамаалтан хэллээ. Засгийн газрын тухай хуулиндаа ерөнхий сайд нь хариуцлагагүй хэмээн огцруулж танхимч бас энэ хариуцлагаас мултрах ёсгүй. Гэтэл Алтан газрынхаа удирдах байсан засгийн газрыг унгааж эргүүлэн Алтан газарт өгөхийн тулд улс төрд ийм тэмцэл хямралыг авчирсан болж таарч байна. Ийм зүйл болохыг урьдчилан харж байсан бол Алтан үеийг аль эрт намын дарга зээнх болдод өгөөд өөрөө засгаа авч үлдэх тохироогоо хийх ёстой байсан биш үү гэсэн шүүмжлэлч энэ хүрээнийхэн дунд байна. Алтан үеийн засгийн газрыг сайхан бэлэгч шилжүүлснээр улс орны эдийн засгийн хямралаас гаргах арга нь арай өөр гэж харагдахгүй байна. Өнгөрсөн 2 жил салбараа удирдах явсан сайдуудыг одоо солилог гэж том эргэлт авчихгүй болов. Магадгүй сайхан бэлгийг ерөнхий сайдаар сонгох байсан юм бол Алтан үеийг унгааж дахин засаг бүрдүүлэн ороо босгоо өстөр хийх шаардлага байсныг их асуулт ч гарч ирсэн. Зарим хэвлэлээр сайхан бэлгийг Рио Тинтогийн захиалга гэж хардан харж байгаа бол үнэхээр түүнд Алтан хуйгаас авсан засгаа авралын засгийн газар болгож чадахгүй гэсэн эргэлзээч бас хаана байна. Нэгэнт ардчилсан нам шийдвэр гаргаж чүүэ түүнийг бүлийн гишүүдээ олонхын саналаар дэмжин явуулж байгаа тул араас нь олон зүйл ярих шаардлагагүй гэдэг дээр саналаа нэгтгэжээ. Олон удаа эргэж буцсан улс төр хийх нь намын нэр хүнд тоолтой. Иймээс ардчилсан нам бүлгийн дарга хэлсэнчлээ огцорсон засгийн газрын сайдуудаас нэгийг нь ерөнхий сайдад тавьж болохгүй гэсэн хууль байхгүй гэж тайлбарлахаас өөр аргагүй болж байна. Тэгээд ч сайхан бэлгийн нэрийг шинэ намын дарга нь үндэсний зөвлөлт хорооны хурал дээр нэр дэвшүүлсэн гэдгийг өнөөдөр тэрээр санаатай эсвэл санамсаргүйгээр илчилж орхилоо. Алтан үеийн дарга сайхан бэлгээр сольсон гэдэг ойлголттой болов шуурдах нь ойлгож байна. Өнөөдөр үйлчилж байгаа Монгол улсын хуулийн хүрээний асуудал юм. Өнөөдөр үйлчилж байгаа хүрээнд засгийн газар огцорсон бол тэр бүгд түүнээс нь буцаад ерөнхий сайд сонгож болохгүй гэсэн хуулийн зохицуулт бидэрт байхгүй. Өнөөдөр бол бид нар ямар яг тийм үйлчлэлээр хандж байгаа юм гэхээр үндэсний зөвлөлт хорооны шийдвэрийг хуулийн хүрээнд улсын хурлын хүрээнд агшааны бүлэг бацгаажуулах даалгаврыг өгсөн учраас энэ дээр санал хураалтын өгцөн гэж ойлгож байна. Тийм учраас энэ бүх зохицуулалт бол өнөөдрийн үйлчилж байгаа үндсэн хууль болон улсын хурлын тухай хууль, засгийн газрын тухай хуулийн хүрээнд өгцөн гэж ингэж ойлгож байна. Үндэсний зөвлөлт хороонд амар жаргалын шийдвэрийг хүлээж авсан. Шинэ гарсан намын дарга 2 дахь нийт гимшигчийг гүйцэтгэх зөвлөөр хэрэгцээд оруулж ирсэн. Ийм учраас 2 нийт гимшигчийг өрсөлдүүлээ гэдэг энэ санал нь үндэсний зөвлөлт хороонд бас нэртэй байдаг учраас энэ өсөлтөд явсан гэж ойлгож байна. Сайхан бэлгийн хувьд өнгөрсөн 2 жилийн турш Алтан үеийг хийж хэрэгжүүлж исэн ажлыг үргэлжлүүлнэ гэсэн бол улс орны эдийн засгийн хямралын эсрэг туулах богцоо тун удахгүй заадлан гэж хэлсэн. Хагас бүтэнсэнгүй хуралддаг өмнөх засгийн газрын ажил хэрэгт сэтгэлтэй сайдуудын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж байгаа бол зарим бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй байхад сонголт түүнд бий. Яг амар жаргал 21 дэх ерөнхий сайд болсон даруйда танхимын бүрэлдэхүүнийг хэвээр авч үлддэг шиг. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд түүний хэлсэн авралын засгийн газар байгуулах гэдгээ ардчилсан намынхан улсын хурал суудалтаа бүх улс төрийн намуудад засагт хамтрах ёстой гэдгээр ойлгож байна. Санал солилцоход бид нар хамгийн дөрөнд иргэн зэрэг нөгөө нөгөө төр шударгаас эсрэг байсан. Энэ өөрөө зарчим байсан. Яг өнөөдөр бид нар хамтарч ажиллаж байгаа учраас хамтлагтай өдрөд энэ саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож байна. Шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр бүх намуудтай албан ёсныхоо зөвшөөрлийг бичгийг хүргэж байгаа. Тийм учраас бүх намуудад энэ санал очно. Тэшээтрийн хамгийн түрүүнд иргэн зэрэг нөгөө нам дараа шударгаас эсрэг тэгээд Монгол ард байна. Өнгөрсөн маасан гарагт намын дарга өгсөн Алтан үеийг сайхан бэлгийг ерөнхий сайд болгох тохироо хийчихлээ гэж олон нийт харж байгаа бол зарим улс төрчид ч мөн ингэж дүгнэж байгаагаа сонин эвлэлээр ярьж эхэллээ. Алтан үеийг инх болт 2 ардчилсан намыг аллаа гэх үгсийг ганц нэгээр тогтохгүй улс төрчид унгааж байна. Тиймээс тохироогоо хийчихсэн тэд одоо цаашдаа гэмшсэн мэт царайлж улс орны асуудлаа ихэнд тавин ажиллах ёстой гэсэн уриагаа хэлж ухаарлын засгийн газар байгуулахар зэхэж байна. НБС оюума. Монгол Улсын